Аялал жуулчлалын үйлчлэгээний байгууллагын үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор одны зэрэглэл тогтоох журмыг баталлаа. Засгийн газраас 2023-оос 2028 оныг Монгол зочлох жилээр зарлаж тусгайлан бодлогын үе шаттай хэрэгжүүлж байгаа. 2026 онд 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Журам батлагдсанаар аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж зочлох үйлчлэгээ эрхлэж байгаа байршуулах хэрэгслийн ангилал зэрэглэл тодорхой болж олон улсын жишгийн дагуу үйлчлэгээний чанар хүртээмж сайжрах зэрэглэл тогтоологдсноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт урамшуулалт дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм а. Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд 6 удаагийн хилцүүлэг зохион байгуулж санал зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны албан ёсны цахим хуудасд байршуулж олон нийтээс санал авчээ. Дэд зэрэглэлийн зочид буудал жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинжилснээр аялал жуулчлалын зохицолбор зочид буудал жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байгаамаа.